анх хэмжээний маань ихний хэсэг болох та дэлхийд гарахт бэлнүү чөлөөт ярилцлагын зочноор Cisco компани тестийн инженер Гүн гэж хүн ирсэн байгаа. За манай зочин маань одоо та бүхэнд PPT-гээ танилцуулаад тэгээд тэрнийхэн дараа чөлөөт ярилцлага хийх байгаа. За. Хэлж байгаа тийм. Баярлалаа. За сайн бацхан уу. Бүгдээр оюутнууд байх шиг байна те. Тэгээд би өөрийгөө товчхон танилцуулчих. Cisco би нэг 6 дахь жилдээ яг одоо ажиллаж байгаа. 99 онд Америкт очиж сурж ирсэн. Бакалавр авч ирсэн. Электрологийн инженер. Тэгээд Washington State тэгээд сургууль би сурж юугаа төгсөөд тэгээд ажиллаж ирсэн. Тэгээд би Сиэтлд нэлээд хэдэн жил амьдарч тэнд юу GNSW гэдэг компанид би ажиллаж ирсэн. 2-3 жил. Тэгээд нийтдээ нэг 10 жил ажилласан туршлагатай тийм аа. Тэгээд өнөөдөр би зүгээр бодлоо та урд нь ярьцлага хийж хүмүүсийг тэр видеог нь бас нэлээд үзэж ороод тэгээд өөрийнхөө юу яг та бүр нэг давхардуулахгүй тэгээд бас нэмээд хэлчих тиймэрхүү юм байна. Тэр талаас нь илүү болцож энийг ярьцлага хийвэл бас зүгээр болоо гэж бодсон. Тэгээд энэ дөрөв хэсэг юмнаас яасан. Америкт сурахад одоо юу анхаарах вэ те? Тэгээд технологийн одоо салбарт ажиллахад одоо бас юу анхаарах вэ? Тэр талаар эхний хоёр нь бол илүү одоо ач холбогдолтой болоо гэж байна. Та хэдэд тэр болоо гэж байна. Тэгээ гуравт нь болохоор Cisco гэдэг компанид би бас ажилласныгаа бас жоохон өнөөдрийн хувьд бас ямар хөө айлтай байгаа юм бэ? Тэр талаар бас жоохон сонирхож магадгүй. Тэр талаар бас тэгээд жоохон мэдээлэл хүргэж гэж бодлоо. Тэгээд дөрөвт нь болохоор яг Cisco-гийн одоо нэлээд том группуд байгаа шүү дээ. Data Center Cloud гэсэн группт ажиллаж байгаа. Тэр салбар одоо бас айл төвшөнд айл зүг явж байгаа гэдэг тэр талаар сэдвээр жоохон ингээд бэлтгэжлээ. За их зөвхөн ер нь сургуулаа сонгоход айгүй хэцүү байдаг шүү дээ. Айгүй тийм олон мянган сургуультай надаас бас хүмүүс айгүй асуужсан. Одоо Америк аль сургууль сурах вэ? Тэр чинь яг миний яг тэргээ хэлчихсэн. Тэр олон 100 мянган сургуулаас яг нэг тэргээ хэлчихэд одоо тэр заагаад хэлчихэд айгүй хэцүү. Маш олон шалгуураар тэр сургууль нь одоо янз бүрийн олон юугаар ирэмдэлж яадаг шүү дээ. Тийм болохоор миний хувьд хүмүүс ер нь очихдоо эхлээд амьдрах газраа аль одоо очих газраа эхлээд тодорхойлчвал арай юу юм болоо гэж бодсон. Сонголт нь багасаад тэгээ сургуулаа хайх тэр одоо амьдрах газрынхаа одоо орчин тэр хавцаагаа сургуулаа яваад арай гайгүй болоо гэж бодсон. Ер нь бол Хомвтор хотуудад тэгээ Моншүрд бол заавал нэг тийм хэд хэдэн дундаж нэлээд сайн сургуулиуд ер нь байдаг. Тийм болохоор очих газраа сонгоод за 2-3 газар сонгоцсон ч болно те. Ийм газар би очиж магадгүй. Тэгээд тэр газараа хайвал илүү үр дүнтэй болоо гэж. Тэгэхээр бүх Америк хайвал бас нэлээд явдалтай шүү дээ. Сургуулаа хайх гэдэг чинь бас айгүй том ажил шүү дээ. Тийм болохоор тэр нарийн дээр юм уу гэж бодож байна. Сургуулийн сонголтын хувьд бол ер нь муу сайн гэ янз бүр байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь монголчуудын хувьд бол нэг дунджаас дээр багт ер нь бол Америкийн сургуулиуд айгүй сайн байдаг. Орч чаджвал одоо юу гэдэг бүр нэг MIT, Stanford гэх сургуулиуд бол тэр бол мэдээж ойлгомжтой тийм. Дундад сургуулиудын хувьд бол бас айгүй сайн. Ялангуяа одоо сургуулийн вебсайт тэрүүгээр айгүйх мэдээлэл айгүйх сайн юу нийтэлдэг. Айгүй сайн. Ер нь баг тэндээс бүх мэдээлэл авчиж болно. Зүгээр хүмүүнээс асуухт бол зүгээр анхан шатныхаа мэдээллийг хүмүүнээс ч юм асуугаад бүр ингээд лавшруулад нэг судлах болоод сургуулийн тэр веб пэйж дээр байгаа мэдээлэлүүд айгүй сайн шинжилдэг. Хууч мэдээлэл ер нь баг баахгүй. Тэгээд тэндээс бол бүх мэдээлэл авч болно. Энэ бол айгүй чухал гэж бодож байна. Тэгээд ямар нэг ойлгохгүй тийм зүйл гарвал
сургуультайгаа гэж юу яагаад контакт хийгээд тэр сургуулийн хүмүүстэй ингээд имэйлээр хацаад явах бол айгүй боломжтой. Тэгээд ерөнхийдөө бол аль болох очихоос өмнө сайн бэлдэж очивол илүү одоо үр дүнтэй. Яг гэвэл яг намайг очих чинь бол нөгөө интернет гэж бас их сайн дэлгэрээгүй. Би бас мэдээлэл муутай очижсэн болохоор тэнд очиод ингээд юугаа айгүй хайж ороод бас жоохон цаг хугацаа авчихсан тийм байна. Тийм болохоор одоо бол интернет айгүй хөгжиж шүү дээ. Тийм болохоор тэрийг маш сайн ашиглаад эндээсээ болж игэл одоо тэр юугаа судалгаагаа тийм их юм хийгээд явбал илүү үр дүнтэй. Тийм болохоор тэр айгүй чухал гэж байна. Сургуулийн хувьд бол нэг 3 ангилж байгаа юм да. Хувийн одоо private гэж ярьж байна те. Тэгээд public гэхээр одоо улсаас яадаг. Тэгээд ашигын private тэгээ ашигын хоёр жоохон адилхан сонсогч магадгүй. Private болохоор ер нь жоохон үнэтэй талтай. Нэлээд үнэтэй. Public гэхээр ер нь бол хямдхан. Гэхдээ харамсалтай нь гадны оюутнууд ялангуяа гадны оюутнууд тэр байтугай гадны муужаас ирсэн хүмүүс ер нь айгүй өндөр тийм сургуулийн төлбөр төлдөг. Бараг нэг 2-оос бараг 4 дахин илүү гэж тийм юутай. Тэгэхээр ер нь гаднаас ирсэн оюутнууд та хэд очих чинь яхахгүй айгүй өндөр төлдөг ер нь тийм. Ашигын сургуулиуд гэдэг яг чинь ер нь голцоо нэг сайн байдгүй. Одоо жишээл ITT Tech гэдэг ярьж байна. Трамп байл эднээс ер нь баян одоо хил амд орж идэг. Тэгэхээр энийг сайн харах хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд одоо би мэдээгээр ингээд харах чинь одоо ITT Tech яг чинь баг их кампус хаацсан. Тэгээд ер нь төгссөн хүмүүс ер нь ажилд орох тийм магадлал ер нь багч гэдэг юм. Тийм болохоор тэрийг бас сайн мэдж явах хэрэгтэй. Яг мэдээж ийм сургуулиуд төгсөөд бас гайгүй явж байгаа хүмүүс бас байж магадгүй. Гэхдээ магадлал нь бол бага тийм байна. За тэгээд түрүү хэлсэн ер нь Америкийн сургуулиуд ер нь жоохон айгүй үнэтэй. Америкчууд ч гэсэн өөрсдөө бас айгүй үнэтэй. Жил үрд айгүй тэгж өсөж явж байдаг. Тэгэхээр бас нилээдгүй Америкчууд Европ руу бас сургууль яадаг тийм. Европт бол сургуулаа хямдхан баг өнгөө өгдөг штэ. Тийч юм харагдтыг. Тэгээд би бол Европ байгааг болохоор сургуулиудыг бол сайн мэдгүй. Гэхдээ ажиллахад бол арай хямдхан, кампусын хувьд бол жижигхэн тиймэрхүү байдаг. Тэгж одоо нийтлэг тийм юу ялгаан тийм байдаг болоо гэж бодож байна. За зарим хүмүүс аягүй их асуудагтай одоо топ сургуулиуд, дундад сургуулиуд ямар ялгаа байдаг ингээд. Тэгэхээр би нэг харж байгаа нэг юм 4 юм тавьчлаа л да. Одоо класс одоо өгж байгаа ангиудтай хичээл ямар хичээлүүд өгч чинь тэрийг их сайн харахтай. Одоо жишээл түрүү чи хэлснээр нөө сургуулийн вебүүдээр ороод яхах чи хичээлүүдээ ингээ бүгдийг чагсаагаад тэгээ тэрийг ингээ аягүй сайн тайлбарлсан байдаг. Би нөгөө анх очих чинь нөгөө танил Америк хүмүүс асуух чинь ямар сургууль орсон дээр үгээ асуухад нөгөө хичээлүүдээ аягүй сайн хаар тэр сургуулийнхаа тэгээд тэрийг их сайн хар гэж ярьдаг гэсэн. Би тэр үедээ бас жоо ойлгохгүй одоо нэг үнд нь гол юм шүү гэх юм хөө. Гэхдээ яг одоо хотод аягүй чухал юм шиг санагдсан. Тэгээ одоо судалгаа тиймэрхүү юм их чинь бас ер нь одоо топ одоо сургууль би одоо өөрийнхөө сургуулийг ингээ харьцуулаа яатсан байна л да. Тэгээ топ сургуулиуд бол одоо судалгааны юугаа айгүй тийм төхөө хийдэг ч юм уу те. Яг миний сурч сургуульд бол яг судалгааны ажлууд хийн. Гэхдээ одоо ийм нийтийг хамарсан одоо технологи байдаг шүү дээ одоо юу гэдэг. Тиймэрхүү юм дээр бол нэлээ ялгаатай. Одоо маань сургуульд одоо жишээлбэл судалгаа хийх чинь ийм юу гэдэг scope одоо тэр талаасаа нэг ийм хязгаарлал мэдүүлчих юм уу те. Тиймэрхүү. За тэгээд топ сургуулиуд бол ер нь сүүлийн үеийн технологиудыг аягүй бас хичээлд ингэж төлхөө оруулсан байдаг. Одоо жишээл би нэг жоохон цаг зарцуулаад ингээд хэдий ингээд хичээлүүд ингээд жоохон харчлаа л да. Тэгээд би 10 жилийн өмнө төгсөхдөө ингээд шинээр нэмэгдсэн тийм хичээлүүд юу байна гэдэг яг нэг 5 хичээл байгаа. Одоо 2 хиймэл ухаан, big data гэх юм уу те.
Тэгэхээр MIT Stanford-ын ингэ сургуулиуд ороо ингэ хичээлийн хар тэр төрлийн одоо сүүлийн технологиг айгүй их түлхүү оруулсан тийм байт юм байна. За тэгээд ер нь одоо IT-ийн ном ингээд сураад уншаа явж байгаа чинь ер нь одоо маш тархсан нийтэд тарсан тийм технологиуд бол голцоо MIT, Stanford-оос гарсан байдаг шүү дээ. Тэр гол ялгаа нь бол ийм болоо гэж бодож байна. За Америкт сурж байхад ер нь юу анхаарах вэ? Би анх очиж сурахад хамгийн их анзаарчихсан зүйл бол урд чадвар бол яг мэдээж одоо тэгтээ багш нар бол одоо жижиг юм дээр аягүй анхаардаг. Тэгээд гүйцэтгэл одоо гэрийн даалгавар ч юм уу шалгалт ч юм тэр юм гүйцэж их аягүй чухал байсан. Би болохоор гол юм хийчихэд тэгээд оюутан та явахта төрүүлж хийчихэд тэгээд туслаг голцоо. Тэгтээ яг нэг жижиг юм дээр анхаарах тийм дээр жоохон анхаарах тийм хэрэгцээтэй цагцсан. Тэгээд энэ багш нар ч гэсэн дүм мөн тавхтаа бол тийм жижиг юм дээр ингэж аягүй яадаг, унгаадаг. Жохон ингэж түүсээр хагаад оноо аягүй хасагдчихдаг. Яг ялангуяа би ихний хичээлүүд авахд тийм аягүй ажиллаж байсан. Тийм болохоор тэрийг бас аягүй сайн анхаарах хэрэгтэй. Уур чадрын хувьд бол ер нь манайхан бол аягүй сайн штэ. Тэрэнд бол нэг санаа зовох юм байхгүй. За одоо coding style программист хийх гэж байгаа хүмүүс бол одоо кодчлал тэрнийг энгийн англи хэлээр одоо тайлбарж өччих тэр талаасаа бас аягүй хангадаг байсан. Би эхний одоо computer science-ийн хичээлүүдээ авч явахад чинь баг хэлээ баг заахгүй. Тэгэхээр нэг яаж хийх гэж байгаа юм яаж тайлбарлах вэ? Тэрийг эхэлж бичээд тэрийг ингэж блок болгоод код өчгсөн. Тэгээд код авч тэр талаараа аягүй заадаг байсан. Тэр бас их чухал гэж бодсон. За тэгээ гурав дахь зүйл нь болохоор бие даасан байдал тэр аягүй чухал. Тэгээ өөрөөр авчих тэр бол Америкийн сургуульд бол бас аягүй чухал. Одоо манай ч юм эсвэл одоо Азийн орнуудад нэг жоохон тийм төлөх араас нь төлөх гэдэг. Америкт бол тийм ерөөсөө байхгүй. Хичээлдээ явахгүй тиймэрхүү юм байвал хич чамаа хэлэхгүй. Зүгээр л тэр чигээрээ тэгэл тэр чигээр орогчно. Тийм болохоор өөрөө л яахгүй бол хин чамаг араас ч яахгүй тэр аягүй чухал тийм. За оюутнуудын хувьд бол гадаад оюутнууд Америк оюутнууд бас жоохон сэтгэлгээ жоохон өөр байдаг. Азийн орнуудаас ирсэн оюутнууд аягүй их байдаг. Зарим одоо хичээлүүд чинь баг тэр ангийн тийчгээр Аз оюутнууд тийм үеж би тийм хичээд зүрж ийсэн. Аз оюутнууд бол ер нь сурлагаараа ер нь аягүй сайн. Гэхдээ жоохон юмыг ингээд тэр чигээр нь хүлээж авах гэдэг асуулт тавихтаа жоохон таарууч юм уу те. Америк оюутнууд болохоор ер нь голцоо нөгөө хичээл дээр ингэж харилцан ярих тэр тал руугаа айгүй анхаардаг. Тэгээд дүнгийн үед бас нэг тийм анхаарал жаахгүй ер нь тийм ялгаа санагдсан. За ингээд ажил хаах үед одоо юу анхаарах вэ гэдэг энэ хэдэн слайд байна л да. Тэгээд ер нь анх сургуульд өгч байгаа оюутнууд бол бүгд л санаа зовдөг штэ. Би ажилд орчихдох уу. Тэгэхээр би ч бас тийм байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо өөрийнхөө резюме монголоор болохоор CV гэж ярьдаг. Тэрийг их сайн бичих хэрэгтэй. Би нөгөө монголоос ингээд хүүхдийн ингээд резюме ингээд харахаар жоохон тэрийг жоохон бас сайн яахгүй байгаа. Өөрийгөө ингэж сайн гаргахгүй. Эдэг юмаа сайн бичихгүй байгаа юм шиг тийм тал харагдсан. Тэгэхээр тэрийг нөгөө их чухал гэж яах хэрэгтэй. Үзэх хэрэгтэй. Өөрийнхөө мэддэг юмыг аль болох ингэж тавиад тэгээд тэрийг аяг сайн бэлчих хэрэгтэй. Тэгээ учир зүгээр нэг гоё ингэж форматлж ороод тийм болно хэрэггүй болж игэл ингээ энгийн юугаар яг гэвэл заримдаа нөгөө database-аар ингээд юу яадаг ч та автоматар одоо шүүрдэж байх ч юм уу. Тэгэхээр нөгөө форматлсан юмуд чинь ингээ заримдаа ингээ уншихаа аргагүй болчих ч юм уу. Тиймэрхүү юм тохиолдно. Тэгэхээр нөгөө резюме чинь тэгсэн тохиолдолд яах вэ гэхээр чинь зүгээр тэг чинь ингээ яач аваач шүү дээ. Тэгэхээр тэрийг бас харах хэрэгтэй. За тэгээд ажилд ороход бол хүмүүстэй танилцж нэтворкинг хийх бас нэлээд чухал тий.
тэрийг бас сурж байхдаа бас анхаарч байх хэрэгтэй. Мөн компани гаднаас ч гэсэн шууд вебсайтаар нь юу яагаад аппликейшн бүглөөд тэгээ явчих болно. Нэг 3 сайт авчлаа. Dice, LinkedIn, Monster гэдэг. Энэ 3 бол ер нь Америкт нэлээд түгээмэл хэрэглэдэг. Өөр бол байгаа. Гэхдээ яг би сурч байгаа ч энийг аягүй ашигладаг гэсэн. Dice гэдэг юу вебсайт болохоор ялангуяа нөгөө технологийн юугаар сурж байгаа тийм мэрэгчлүүд оюутанд аягүй их ордог. Тийм болохоор энэ аягүй төхөмтэй юм болов гэж байна. LinkedIn, Monster болохоор янз бүрийн мэрэгжлийн юм. Тийм ялгаатай. Тэгэхээр энийг бас нэг тавьчих зүгээр. За тэгээд ажил ингээ хайгаад ингээ компани ингээ вебсайтаар ингээ авах чинь янз бүрийн ингээ requirement list гэж яддаг шүү дээ. Ингээ 7-8 ийм зүйлтэй авах хэрэгтэй гэдэг. Тэрэнд бол яг 100% таарсан тийм мэрэгчлэн одоо тийм мэдлэгтэй хүн гэж бол байхгүй. Тийм болохоор ер нь ихэнх одоо тэр юугийн лист ингээд чиний мэддэг юм чи тохирч байвал apply хийж хэрэгтэй. Тэгтээ бүр ингээд баг мэдгүй юм байх юм бол бас хэрэггүй. Яг нэг спам болж штэ. Тэгэхээр тэрийг бас сайн харах хэрэгтэй болж байна. Ямар нэг юм чи мэдгүй тэр листэн дотор нь байхад ганц хоёр нь байх юм бол бас ингээд санаа зовоо би чадахгүй байх гэдэг apply хийх болчих юм уу тийм байж магадгүй. Тэгэхээр би ч apply хийгээд үтчих хэрэгтэй. Тийм бол аягүй тийм байдаг. Тэрийг бол анхаарах хэрэгтэй. За тэгээд бас ажил хайж явахдаа компанигоо тухай одоо ямар бүтээгдэхүүн гаргадаг, ямар зах зээл дээр ажилладаг тэр мэнийг бас жоохон судлаад үзчихтэй. Учир зүгөө нэг өдөр шингөө яагаад ч юм уу зүгээр интервью хийх гэж байгаа нь тэр тухай ер нь жоохон асууж ярина те. Тэгэхээр бас нэг хэлж өгөхтэй. Зүгээр нэг та маа одоо ямар бүтээгдэхүүн яадаг тэрийг одоо мэдхүү гэхээр мэддэг байвал бас арай төхөмтэй ч юм уу те. Тийм бас хэрэгтэй. Glassdoor.com гэдэг бас вебсайт байгаа. Энэ бас нэлээд зүгээр гэж боддог. Ямар нэгэн компаниудын танилцуулга тэгээд урд нь ажиллаж исэн хүмүүс одоо өөрийнхөө тийм үзэж харсан experience тэгээд цалин байдал энийг аягүй их тавьдаг. Энийгээр бас ороод үчих хэрэгтэй. Энэ дээр бас гарсан app хүртэл байгаа. Тэгэхээр тэрийг бас харж болно. Мөн орхоос өмнө бас нэлээд одоо туршилтаа болоод ирэх хүмүүс ингээд аягүй бизнес ингээд компани орхоос ингээд тэр багт ажиллах ингээд ажиллах байгаа ингээд судлах гэж оролдог байх. Тиймэрхүү. Одоо тэр баг чинь одоо ямар байдлаар үйл ажиллагаа явуулдаг те. Компани одоо багийн соёл моёл гэдэг тиймийг бас мэдж авахыг оролдог. Яг анх сураад игээ явчих ч баг сонголт махтай байж магадгүй. Ер нь чи ингээд туршлагатай болоод ирэхээр ер нь ингэж бас ажиллах бол аюу их тийм байдаг юм лээ. Хүмүүс ингэж бизнесээ гэж асууж явдаг те. Тэр ийм юмдыг бол анхаарах хэрэгтэй. За ярилцлагын хувьд бол 50 байх те учиргүй стресс ороод байх тэр бол айгүй чухал яагаад гэвэл хүмүүс айгүй их яадаг штэ. Ер нь ямар ч хүн байсан арьсууд гарахад айгүй их тийм сандарч байгаа. Тэгэхээр тэр бол нэлээд бас хэцүү. Болж игэл одоо нэлээд 50 байдалтай. Тэгээд ярилцлага өгөхөөс өмнө нэх учир зүгөө бэлтгэж барайл өдөр шингөө бэлтгээд байх тийм шаардлагагүй. Ер нь бол жоохон бэлтгэл хийж хэрэгтэй. Яг тэгвэл тэр цөөхөн одоо хоногт бол чи бол нэг тийм өсөж дээшлэхгүй штэ. Зөвхөн баг зэрэг ингээл юу яа. Тэгэхээр учир зүгээ өдөр шингөө яагаад байгаа вэ? Ядарна тэгээд стресс нь. Тэр бол нэг хэрэггүй гэж бодож байна. Тэгээ ер нь ярилцлагын хувьд бол нэг багийн нэг 5-6 хүмүүстэй ингээд нэг цаг нэг хүн нэг цаг ч юм уу заримдаа 30 минут юм ярилцлага хийгээ явна. Тэгээ хамгийн сүүлд менежер нэрээд чамаас бас ярилцлага авч болно. Зарим тохиолдолд 2 дахь, 3 дахь түвшний менежерүүд бас ярилцлага авдаг. Тийм болохоор энэ юунууд чинь баг бүтэн өдөр болчих тохиолдол байдаг. Тийм болохоор өглөө нь сайн одоо юу гэдэг хоол молоо идэж яадаг ч юм уу. Тэгээд сайн бэлтгэлээ тийм талаасаа их хөрөн сайн хийх хэрэгтэй. Тэгээ асуултын хувьд бол одоо миний бодоход нэг 4 юм байна л да. Нэг хувийн шин чанар ямар одоо сонирхолч юу байна?
Тэгээд мэдлэгийн хувьд бол мэдээж ойлгомжтой. Тэгээд одоо трик гэж ярьдаг те. Одоо хүнийг нэг унах гэсэн тиймэрхүү асуултууд нэг иймэрхүү. Тэгэхээр хүний мэдлэг гэдэг чинь ерөөсөө энэ юуныхаа зөвхөн багахан хэсэг нь болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм юмудаа бас жоохон бэлтгэж анхаач авах хэрэгтэй. За тэгээд ер нь ярьцлага ингээд явсны дуусны дараа ер нь асуудгийг ер нь за эргээд асуух зүйл нэг бол бас ганц хоёр зүйл асуучихад бас зүгээр яг тэгвэл за баахгүй гэж явчихвал бас юм сонирхгүй ч юм уу байж магадгүй тийм их юм болж төрч магадгүй гэх юм уу. За асуултын хувьд бол асуулт айгүй сайн тэгж ойлгох хэрэгтэй. Тэр бол чухал. Тэгээд бас баг зэрэг товчхон ч юм уу тийм яг нэг хугацаанд багтаагаад би бас нэлээд хэдэн нөгөө ярьцлага авч ирсэн. Зарим хүмүүс ингээд би 5 6 асуулт бэлдээд орчих чинь эхний асуултаар ингээд хамаг цагаа зориулаад баг 40 минут эхний асуултаар бүр нөгөө хамаг амьдралаа яриад бүр түүхээрээ тэгэхээр нөгөө үлдсэн асуулт нэгээд яачих байхгүй асуух ямар ч тийм цаггүй болчихно. Тэгэхээр үлдсэн 20 минут нөгөө юугаа ингээ асуух гэхээр дараагийн хүн ороод ирнэ. Тэгээ хүнд байдал тэгж орж ирсэн зарим хүмүүс. Тэгэхээр нөгөө үлдсэн асуултад би хариу авчдаг тэр талаар мэдж байгаа үг нь мэдхгүй. Тэгэхээр яг тэр үнийг авахгүй юу гэхээр айгүй хэцүү. Тэгэхээр тийм тохиолдолд орохоор чинь тэгэл шууд авахгүй л гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр тэрийг бас айгүй сайн харж хэрэгтэй. Одоо 5 6 асуулт байлаа гэж чинь нэг цаг яах чинь нэг асуулт нэг 10-аас 15 минут зарцуулдаг ч юм уу. Тэгээд цаашаа ингээ явчих хэрэгтэй. Цалингийн хувьд бол жижиг компаниуд бол ер нь жоохон бага цалин өгөх тийм тал яагаад гэвэл төсөв мөнгө нь тэр талаараа тэгэхээр цалингийн хувьд юу яах та жоохон ярилцж үзэх хэрэгтэй гэж бодлоо. Яг том enterprise компанид ажиллахад бол баг нэг тийм яагаад байхгүй negotiate хийгээд байхгүй те баг зэрэг яах нэг магадгүй нэг 3-5% ч юм уу те тиймэрхүү. За миний хувьд бол яг жижиг компанид ажиллаж исэн одоо ажиллаж байгаа Cisco бол enterprise компани те. Тэгээ би нэг харьцуулаад үзвэл бас ямар юм бэ гэж бодоод харьцуулт хийхэд айгүй зүгээр юм байлаа. Тэгээ нэг ийм лист гаргачлаа л да. Тэгээд жижиг компанид ажиллах чинь ер нь жижиг багтай тэгээд ер нь сургалтаа бас айгүй их сайн явуулдаг гэж санагдсан. Би яг сургуулаа төгсөөд жижиг компанид ажиллахад тэр талаас айгүй сайн байсан. Мөн одоо компани одоо юу вэ шүү дээ одоо сервер компьютерийн юмуд нь авсаархан ашиглахад ер нь ингийн тийм тал руугаа тэгээ янз бүрийн бусд ажилладаг шүү дээ администратор гэж тиймэрхүү юмуд нь бас айгүй ингийн тийм болохоор ороод ер нь ажиллаа баг хийгээ явахад айгүй хурдан тийм талаас айгүй сайн мөн ямар нэгэн компанид ингээд мэдээлэл тарахад бол жижиг компанид айгүй хурдан авдаг шууд нөгөө багуудаа ингээд багаа ингээд цуглуулаад тэгэл хийлчихнэ. Тиймэрхүү давуу талтай. Даваа бос тал гэхээр жоохон нөгөө өсөж дэвчий. Тэгээ хүмүүстэй илүү холбогдъё гэхэд бас жоохон тийм хязгаар нөлөөлөл байж сагдсан. Тэгээд бас түрүүний хэлснээр цалингийн хувьд бас жоохон юу баг талтай. Тийм болохоор тэрийг бас анхаарах хэрэгтэй. Тэгээ би бодохдоо ер нь шинэ оюутнууд бас нэг 2 жил ингээд юм уу. Үгүй яа хэдэн жилийн хугацаанд ингээд жижиг компанид ажиллаж яа одоо яг мэдлэгийн талаас илүү байдаг юм болоо гэж бодсон. Гэхдээ заавал шүү дээ. Том компанид бол мэдээж маш олон хүмүүстэй ажиллана, маш олон багуудтай ажиллана. Тэгэхээр одоо хүмүүстэй ингэж нэтворкинг хийх зарим тохиолдолд том компани чинь ингээд партнер байгуулсан байдаг шүү. Тэгэхээр тэр бус өөр компани хүмүүстэй харьцах тиймэрхүү одоо боломж аяг их бүрддэг. Салингийн хувьд бас нэлээд сайн байдаг. Одоо компанийн технологийн одоо тий white paper гэж ярьдаг. Тиймэрхүү технологийн юунуудтай аяг их танилцах тийм боломж өгдөг.
Тэгээд тэр технологи нь бол айгүй тийм нийт тархсан тийм технологитой ажиллах тийм магадлал их байдаг болохоор ер нь тэр талаас илүү. Тэгээ ямар нэг юм одоо мэдгүй зүйл тиймэрхүү юм гарвал ер нь том компанид бол ингээд асуулт ингээд асуугаар ингэж хүмүүс ингээд дамжаад зарим тохиолдолд бараг 10-20 ингээд асуулт нэг дамжиж яваад яг мэддэг хүн дээр очдог. Ер нь ингээд мэдгүй юм гарвал ер нь байнга одоо тэрийг одоо мэдж авах тийм шанс агих байдаг. Жижиг компани болохоор тэр талаас жоохон хэцүү. Хичнээн одоо чадвартай баг байлж гэсэн нөгөө хүмүүсийн одоо мэдлийнх нь нөгөө нийлбэр юу штэ. Тэр нь бол бага болчихж байгаа байхгүй. Тийм болохоор тэр талаас жоохон хэцүү. Тэгээд жижиг компанид ажиллаж байгаа том компанид ингээ партнер ихэд бас харилцаж жоохон хэцүү. Тийм юм ажиллагдсан. Тийм болохоор тэрийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд том компанид бол нэлээд том лаборатори тэр бол айгүй сайн хангацсан байдаг. Тэгээд тэр лаборатори ашиглаад өөрөөгөө те одоо янз бүрийн одоо туршилт хийгээд тийм явахад айгүй тийм төхөнтэй санагдсан. За том компанид бол бас жоохон тийм даваа бус таал гэж байна. Тэрэнд бол том компаниуд жоохон хурдан өөрчлөгддөг. Ямар нэг юм өөрчлөлт гарвал ер нь жоохон удаашртай явагддаг. Тийм санагдсан. Тийм болохоор том компанид ер нь одоо жишээлбэл шинэ технологи дээр ингээд гаргыг чинь компани дотроо ингээд тийм гаргахад бас жоохон хэцүү. Тийм тохиолдолд нөгөө жижиг компаниг аяг худалдаж авдаг штэ. Тийм болохоор тэр учир нь тийм жижиг компани ямар нэг юм хийх чинь аягүй хурдан хийдэг. Тэгээ тэрийг ингээд тэр компани бүтээгдэхүүн худалдаж аваад өөрсдөө компани бүтээгдэхүүнтэй ингээд нэгтгэхэд тэр аягүй хурдан процесс аягүй хурдан явдаг байхгүй. Тийм байна. За тэгээд мэдээлэл тархахад бас жоохон удаан юм шиг санагддаг. Яг тэгвэл тэр олон зуун хүмүүсийн одоо тий одоо нэг ямар нэг юм имэйлээр ингээд мэдээлэл ингээд явах. Хэрэгтэй мэдээллүүдийг ингээд цацгаад 100 тэгээ яг чинь баг заалттай нэг одоо нэг 20-30 ч юм уу тэрний мэдээллийг аваагүй баг. Одоо нэлээд хүмүүс нь одоо амралтаа авцсан ч юм уу тиймэрхүү юм бас айгүй ажиллагддаг. Тэгээд зарим тохиолдолд бүр нөгөө жил мөлийн өмнө ингээд зарлцсан юмнуудыг хүмүүс мэдээгүй явчихдаг байхгүй. Тэгээд тийм тохиолдолд жоохон хүндрэл гардаг тийм тохиолдол бас байгаа. Тэгээд янз бүрийн сайн хүнч бий, мэдлэгтэй чадвартай хүмүүс бий, бас жоохон таарах хүмүүс тийм нэг дор ажилладаг. Тийм болохоор яг тийм нөгөө perfect гэсэн тал гэж орвол тийм биш. Яг тэгвэл маш олон газараас ирсэн тийм хүмүүс хамтарч ажиллаж байгаа. Тийм болохоор тиймтэйгээ бас зохицох тийм шаардлагатай. Тэгээ баг зэрэг улс төрч бас жоохон тийм. Гэтэ бүр нэг амар хоорондоо ингээл ягаад тийм гэсэн үг биш. Жоохон нэг одоо чинь ямар нэг юм одоо өөрчлөлттэй шинээр юм хийх. Тэгэхэд бол жоохон хүмүүс жоохон хөлийж авах та жоохон тийм байдаг. Тийм болохоор шууд ингээд өөрчлөлт гэж жоохон хэцүү. Хүмүүстэй ингэж ярьж тэ өөртөө одоо илсүүлж явах ч юм уу. Тийм аягаар ингэж нэлээд удаан тэр процесс нь явагдав. Тэгсний өөртөө жоохон ингээд өөрчлөлт хийх тиймэрхүү боломжтой болж байна. Тийм санагдсан. За тэгээд Cisco-гийн тухай бас жоохон ярьчих гэж бодлоо. Жоохон хүмүүс бас жоохон ойлголттой жоохон юу байж магадгүй. Жоохон мөрхөг байж магадгүй. Яг гэвэл Cisco бол эцсийн хэрэглэгч тохиолдсон тийм одоо юу байдаг штэ. Жижиглэн худалдааны тиймэрхүү бүтээгдэхүүн ер нь баг гаргадаг. Мэдээж networking компани гэж ярьдаг штэ. Тийм болохоор хүмүүс бас жоохон мэдгүй байж магадгүй. Тэгээд 2015 онд түрүү жил 30 жилийнхаа тэмдэглэсэн байна. Тэгээд яг өнөөдрийн байдлаар бол нэг юм 7 групп байгаа. Одоо яг доторх хаваагаад switching routing гэхээр одоо яг нөгөө хамгийн нөгөө алдартай одоо юу гэдэг түгээмэл тийм бүтээгдэхүүнд бол router тэгээд сүлжээний тийм юмнууд байгаа. Эхний хоёр нь энэ хоёр бол яг өнөөдрийн байдлаар нэг нийт зах зээлийнхаа нэг 50% гэж хэлж байгаа. Тэгвэл цаашдаа бол бас ямар вэ гэдэг нь бас жоохон тодорхойгүй болсон. Тэгэхээр энэ хоёр секторын өсөлт нь бас яг удаашралтай тийм байна. Тэгээ бас wireless collaboration гэдэг ийм хоёр бас нэлээд том юм байна л да.
wireless болохоор wireless сүлжээ. Тэгээ collaboration гэхээр интернет утас telepresence гэдэг нэг телевизэр байдаг те. Телевизэр нэг юугаар дамжуулаад хурлмарлаа яадаг. Тэгээ онлайн хурал тиймэрхүү бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ дөрөв эхний дөрөв одоо цэнхрээр яатсан энэ дөрөв бизнес бол нэлийн хуучны юу. Security гэхээр аюулгүй байдлын одоо сүлжээний аюулгүй байдал тэр энэ групп бас нэлийн өсөлттэй явж байгаа. Ер нь хамгийн сүүлийн үеийн одоо хэдэн үйлдвэрлэлийн юу гарах чинь бол нэлийн өсөлттэй явж байгаа. Яг миний ажиллаж байгаа групп болохоор энэ data center cloud гэсэн групп бас сүүлийн жилүүд нэлийн өсөлттэй явсан. Гэхдээ сүүлийн хэдэн үйлдвэрлэлд бол бас жоо удаашрсан тийм тал байна. Тэгэхээр ер нь Cisco хувьд бол яг энэ ногооноор яасан энэ хоёр групп бол хамаг одоо нөөц болцоогоо ирээдүйдээ тэнд бол нөөц болж байгааг хайж байгаа гэж харагдсан. Service provider video гэхээр би баг сайн мэдэхгүй юм байна. Одоо ийм Irregular DRM гэсэн тийм юу байдаг. Энэ нэлээд хэцүүхэн байгаа юм шиг миний хувьд яасан. Баг энэ үйлдвэрлэлээр нэлээд буурсан тийм үзүүлэлттэй байлаа. Тийм болохоор эндээс эхлэхэд нэг бас ингэ компанид ажиллахдаа бас энэ нэг ямар группт ажиллаж байгаа тэр мөрийг бас хараад тэгээд тэр группийн өсөлт нь ямар байгаа тэр мөрийг бас харчаад айгүй зүгээр. Яг гэвэл нөгөө буурч байгаа тийм группт орчод бас жоохон хэцүү шүү дээ. Тиймэрхүү талаас анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За түрүүний хэлснээр яг нөгөө жижиглэн худалдаа тэгээд тиймэрхүү юм баг гаргаад байдгүй. 2011 онд наваг яг орж явах чинь энэ таблет видео гэдэг тиймэрхүү юм гарч ирсэн. Гэхдээ тэрийг бол бүгдийг нь бол татаад авцсан байгаа. Тэгээ ер нь голцоо нэг бизнес to бизнес гэх тиймэрхүү юм секторт бол айгүй их яадаг. Тий. За сүүлийн 10 жилд одоо яг ингээд худалдаж авсан компаниуд бол иймэрхүү компаниуд бүгдийг нь бол их яриад авах зүгээр харчхад бол голцоо server тэгээ virtualization cloud SDN гэхээр сүлжээний автоматч бол тиймэрхүү компаниудыг бол айгүй их авч байгаа. Тэгээ энэ тал дээр нэлээд ажил явагдаж байгаа. Тийм байна. За Cisco-гийн сертификатууд байдаг шүү дээ. Сүлжээний сертификатууд энэ дээр бас ингээд нэг юм зураг байна л да. Тэгээд шараар заасан юмуд нь бол шинээр гаргасан сертификатууд байгаа. Тэгээ харуул одоо CCNA data center ч юм уу cloud гэсэн тийм сертификатууд шинээр гаргасан байна. Тэгэхээр хамгийн сүүлийн энэ төр технологитой танилцсан бол энэ юмнуудыг сертификатыг бас соригдсон байгаад бас үзэж болно те. Бусд нь бол нэлээ хуучны. Гэхдээ 3 жил ингээ баг шинжилгээтэй явагддаг шүү дээ. Тийм. За энэ сүүлийн слайд багш байна. Тэгээд яг миний хувьд нөө data center, cloud энэ секторт ажиллаж байгаа хувьд бол бас жоохон ажиглалтыгээ ингээ бас явдаг таа гэж баг зэрэг судалгаа хийгээд. Тэгэхэд бол ямар шүү одоо аль чиг рүү явж байна вэ ингээ харах чинь нэг иймэрхүү 3 юм байна. Сүлжээний одоо секторт бол ийм SDN гэдэг software defined networking гэж ярьж байгаа. Энэ болохоор ер нь сүлжээний автоматжуулалтыг баг ойлгож байна. Тэгэхээр нөгөө хуучин дизайн өөрчлөөд одоо шинээр тийм бүр протокол гаргаад одоо сүлжээг яаж автоматжуулах вэ тэр талаараас нэлээд анхаарсан тийм одоо баг шинэ технологи тааж одоо шинэ концепт тиймэрхүү юм байна. Энэ концепт нь болохоор нээлттэй дизайн гэсэн тиймэрхүү бас концептээр их яаж байгаа. Тэгээд протокол нь болохоор open flow protocol гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ талаараас сонирхож байгаа юм байгаад бас судалж байна. Миний хувьд бас нэлээд судалдаг. Гэхдээ яг би нэг сүлжээний юм биш болохоор нэг тийм яагаад гэдэггүй зүгээр сонирх хэмжээ. Data center гэдэг ярьчихжтэй. Байгууллагын тооцоолон бодох хэрэгцээг хангадаг тийм юу одоо серверүүд. Энэ салбар бас нэлээд одоо өргөж хандлагатай байна. 90 онд нөгөө virtual гэдэг гарчсан шүү дээ. Virtualization технологи. Тэгэхээр нэг сервер дээр маш олон нөгөө сервер үүсгэждэг. Тэгэхээр нөгөө тийм олныг худалдаж авах шаардлагагүй болохоор нөгөө серверийн одоо тэр зах зээл буурах уу гэдэг нэг хэсэг явж ирсэн. Гэхдээ сүүлийн үед бол одоо
хиймэл оюухан, big data гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юм технологиор гараад ирэхээр хэрэгцээ нь бас нэмэгдэх тийм хандлагатай байгаа тийм. За тэгээд HCPOD гэдэг тиймэрхүү хэллэгүүд бас data center community аягүй яригдж байгаа. HC гэхээр hyper convergence, pool of device энэ нь болохоор зүгээр нэг юу гэдэг compute, storage тэгээд сүлжээ гэсэн data center-ийн 3 том элемент тэрийг голцоо ингэж common гэж яадаг, нийлүүлдэг. Тийм үе рүү орж явж байгаа. Дээхний үед чинь нэг юу гэдэг сервер аваад тэгэл маргааш нь сүлжээг аваад тэгээд ингээд тохиргоо их чинь нэлээд цаг хугацаа ордог гэсэн. Бол ингээд дандаа ингээд common аваад тэгээд ингээд Lego-гийн тоглоом байдаг ш. Тэр шиг ингээд нийлэл явчихдаг. Тийм үе рүү ер нь шилжиж байгаа гэж бодож байна. За HC-тэй бас Facebook, Google-ийн бас data center нь бас яг тиймэрхүү байдлаар маш хурдан тийм тэлэх тийм шаардлагатай болсон. Тэгэхээр Facebook, Google-ийн хувьд бол web scale гэж нэрлэж байгаа. Тэрийг бас жоохон ялгаатай байж магадгүй. Гэхдээ үндсэндээ бол адилхан баг. За тэг эхний хоёр networking data center гэсэн юмуд чинь энэ зүг яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ ямар учраас тийш яваад байгаа гэхээр cloud үйлчилгээ гэдэг аягүй өсвөлд яагаад байгаа шүү дээ. Cloud үйлчилгээ худалдаж авахаасаа илүү юу яа түрээслэх маягаар computing. Тэгэхээр нөгөө интернетээр маш олон мянгаараа хэрэглэгч нэг түрээслэх тэгэхээр хуучны нөгөө гар аргаар ингэж тийм тохируулахтай тиймэрхүү юмнууд аягүй явцгүй болоод тэгээ эхний хоёр нөгөө сүлжээний data center энэ өөрчлөлт чинь ингээд дагаад энийг яатж байгаа байхгүй. За тэгээ cloud компаниуд бол cloud үйлчлэгийг үзүүлдэг компаниуд бол та бүгд жаага мэдж байгаа шүү дээ. Amazon EC2 гэдэг. Тэгээ Google Cloud гэж бас байгаа, Microsoft Azure гэдэг эдгээр үйлчлэгүүдийг авсан тохиолдол бол тийм үнэтэй олон мянган долларын сервер өөрөө худалдаж авахгүй зүгээр интернет ороод ашиглаж болж байна те. Хэрэглэх тийм өөртөө ингэж яг шаардлагатай хэрэглээл тэгэл болчихсон. Тэгэхэд айгүй хямдхан гарч байгаа. Private cloud гэдэг бас сүүлийн нэлээд яриад байгаа. Тэгэхээр Intel-ийн бүтээгдэхүүн болгоо VMware тэгээ Hyper-V гэх компаниудын софтверуудыг аягүй хишгэлдэг шүү дээ. Тэгэхээр зарим компаниуд болохоор өөрсдөө ингээд дотроо cloud үйлчилгээ үзүүлээд тэрийг өөрсдөө хэрэглээ явуулдаг. Тэгэхээр тэрийг олцоо private cloud гэж ярьж байгаа. Яагаад ингэх вэ гэхээр чинь зарим тохиолдолд нөгөө public cloud чинь бас нэлээд үнэтэй болдог. Жирийн хэрэглэгч бид нар яг ч нэг эхний сар өнгөө тэгээ дараагийн сар нэг 50,000 доллар ч юм уу төглөөд олон мянган долларын үнэтэй серверүүдийг ингээд ашиглаа явж болно. Гэхдээ том хөл дээр тогтсон компанид бол маш олон 100 гаруй тэрийг түрээслэж байгаа. Зарим тохиолдолд баг сард баг сая доллар төлдөг ч тийм тохиолдол байхгүй. Тийм тохиолдолд бол өөртөө ингээд компани дотроо хувийн private cloud үүсгээд тэгээ явж байгаа компани. Hybrid гэхээр олцоо public private аль-алийг хослуулсан тийм cloud. Тэгээ 2014 онд Cisco бас cloud руу орлоо гэдэг бас хүмүүс жоохон тийм яасан байдалтай толгой нэгсэн яг cloud үйлчлэгийг хөгжүүлэх гэдэг юм уу. Тэгээд жоохон юу яасан толгой нэгстэй. Тэр асуултыг би бас жоохон тодорхой хариу хэлчихье гэж бодлоо. Нэгдүгээр Cisco бол яг cloud бизнест бол нэлээд хожуу орж ирсэн. Тэгэхээр нэлээд бус компанид бол бас жоохон туршлага багтай тийм компани. 2014 онд Intercloud гэдэг нэг тийм бүтээгдэхүүн гаргасан байгаа. Яг тэр үеэр нэлээд шуугаад одоо бас жоохон чимээгүй болсон. Тэгээд би тэрнээс хойш ингээ Google-ээр ингээ мэдээлэл хайхаар бас ямар ч тийм мэдээлэл олдохгүй байлаа. Яг би cloud дээр бас тэр бизнес юнитээр ажилладаг болохоор бас сайн мэдээлэл байхгүй. Тэгэхээр Intercloud гэхээр ер нь бус cloud ингэж хооронд холбоод тэгээд тийм cloud network cloud сүлжээ гэсэн тийм юм дээр концептер хийсэн тийм бүтээгдэхүүн. Жишээлбэл
одоо hybrid cloud-тай компаниг одоо тий одоо VM-ийг нүүж шилжүүлэхэд жоохон хүндрэл гардаг тийм тохиолдолд интерклауд бол шийдэл болж явж байгаа. Тийм. Тэгэхээр интернет 1990-оос 90 онд гарч ирсэн шүү дээ. Интернет гэдэг чинь юу юм бэ? Тэгэхээр нөгөө өөр сүлжээнүүдийг ингэж хооронд ингэж холбож тэгээд дэлхийг бүрхсэн тийм интернет сүлжээ байгаснаар интернетийн гол гавьяа тэгж явж байгаа шүү дээ. Одоо интернет протокол гэж ярьж байгаа. Тэгэхээр нөгөө яг интернет гарч ирээгүй байх чинь нөгөө одоо жижиг компаниуд өөрсдөө ингэж сүлжээг ингэж байгуулсан. Одоо жишээл интернет, Apple Talk, токенер ингэж сүлжээнүүд чинь хоорондоо ингэж холбож болохгүй. Тэгэхээр нөгөө интернет протокол чинь тэрийг ашиглаад энэ сүлжээндээ бүгдийг ингэж холбосноор гол гайхаад байгаа. Тэгэхээр интерклауд болохоор бас жоохон төстэй юм уу гэж бодож байгаа. Тэгэхээр сүлжээний оронд клауд ингэж хооронд холбох. Тийм талаасаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эндээс болохоор яг энэ cloud service үзүүлж байгаа биш. Одоо энэ одоо cloud-ыг хооронд холбох тийм их утга.